За өнөөдөр хэдүүлээ шинээр захиалгаар хийлгүүлсэн соронзон суртай хөргүүрээ угсарна. За энэ бидний харж байгаа нөгөө өмнөх загвар юм. Энэ удаад энэний хөргүүрийг талаар нь нэг синстэйгээр арай боломжийн үнэтэйгээр арай хямдхан ширээний бракет гэдэг одоо гартаагаар тийм загварыг нь хийлгүүлсэн байгаа. Тэрнийхээ ажиллагааг нь туршиж үзээд угсарч харцгаана. За ерөнхийдөө нааша угсраатаа ирэхээр замдаа эвдрэл гараад идэг учраас бүх партуудыг нь ингээ хэсэгчлээд тусдаа савлуулад авчруулж байгаа. За бидэнд энэ нэрэг болно. За эдгээрийг ширээн дээрээ тавиа бэлтжээ. За яриад байгаа гар маань арай хямд брендийн хямд давтар гарыг сонгож хийлгүүлсэн байгаа. За тогтоох суурийг маань энэ дээр боож өгсөн байна. За одоо гол хөргүүрээ авчирнаа. За хөргүүр маань дарагдаж байна да. Энэ зөвхөн 12.9 инч iPad Pro дээр таарах загварууд байгаа. Хэрв та 11 инч дээр захиалах бол энэ хүү цаад наалддаг соронзон суурай өөрөө хэмжээг нь 11 инчтэй захиалах шаардлагатай болчдөг. Манай голдуу хэрэглэгч нар маань дандаа л 12.9 гэдэг учраас энийг авчираад байдаг шүү. Шаардлагатай бол 11 инчийг авчирч болно. За тэгээд сүүлийн зүйл нь биднэрт өндөр хүчин чадалтай адаптер маань хэрэг болно. Энэхүү адаптерыг 12 вольттой 10 ваттай. За бас нэлээд энгийн өмнөх загварыг бодоход нэлээд том адаптертай юм байна. За сая үзүүлээд адаптер маань шууд 220 дээр залгагдаад нөгөө үзүүр нь кулерынхаа доороос ингээд ороод ирчих. За энэ хойд талтай хэсгэр гэрлэсэн. Үзэмж олвол гэрэлтгүй. За тэгээд бас нэг сонирдуулах зүйл маань энэхүү соронзлогдож байгаа хавтан маань анх иржсэн эдгээ бодоход нэлээд зузаан суурьтай болсон. Зузаан суурьтай болоод давхар энэ хөргөх хавтангийн технологи нь сайжирсан гэсэн үг. Цаад хийж байгаа хүн маань өөрөө ерөнхийдөө апгрейд шинжилэлүүдийг хийгээд л яваад байна. Тэглээгээд бид нар хуучнаас үгүйсгээд ах шаардлагагүй гэж бодож байгаа. За одоо угсралтын ажилд оръё. За эхлээд энэхүү суурийг гарн дээр боож өгөх шаардлагатай. За тогтоогч хавтан маань энэхүү гарны 4 болт дээр монитор дэлгэж зааж боодох шиг яг ижилхэн зарчмаар боож өгнө. Нүүр дээр 900 тайм дөрөв цагааныгаа ингэж боож өгөөд. За тэгээ iPad-ны камер хэсэг маань ингээд дээд хэсгээр ингэж харагдаж байгаа. Энэ завсраар оруулж ирээд ингээд боогод өгнө. За гар маань хавтангийнхаа араас боогдоод өгсөн. Одоо синсээ энэхүү гарны дээд хэсэг дээр дөрвөн талаас нь ингээд боогод тогтоогод өгнө.
За тэгэл ширээн дээр суйрлуулах бараг бэлэн болж байна да. За синс маань гарн дээрээ суугаад өгсөн. Одоо хэдүүлээ суурэ богоод ширээний ирмэг дээрээ суурэ богоод тэгээд тогтоогоод ажиллуулаа үзцгээе. За ингээд суурэ бэхлээд өгч. За ингээд лав суулгаж өгöd. Энэ тогны маань утас явчихна. За одоо хэрхэн харагдах вэ? Өмнөх загвараа бодоход ерөөс синсэн юм ганцхан синстэй болсон. Тэрнээс чинь яг энэ урд хэсгээр бол яг хэвэндээ юу өөрчлөгдсөн бэ гэхээр синс нэг болоод энэ гар өөрөө арай хям довтор материалаар хийгдсэн юм. Арай минимал болсон гэх юм уу? За одоо энэ дээр тогоо өгнө. Доороос нь адаптер дээрээс шууд 220 дээрээс тогоо өгöd ажиллуулаад харцгаая. За тэгээ адаптер дээр маань вольт тааруулагч байгаа. Хүчлэлийг нь өөртөө тааруулаад ашиглана. Миний хувьд бол ихний ээлжинд бараг ингээд 30% дээр нь ч юм уу давж чад хангалттай өргөдөг. Хэрэгжилж байгаа хэд маань ч сайн мэдэл байгаа. За ажилласан. Энэ хэсэг уг нь жоохон ил гардаг бол тээ. Тэгвэл тэр лого могоо гэрэл мэрэл нь харагдаад бүр л гоё юм байна да. За нэг иймэрхүү. Тэгэд энэ хөргүүрийн ер нь хамгийн том давуу тал нь нэгдүгээр энэ соронзон суурь падаа шууд тавихад өөрөө нь алдна. Одоо та хэдэд үзүүлнэ. За тэгээд энгийн тогтоогчийг жишээ болгоод харуулъя. За бид нар их хвшил энгийн тогтоогчийг ингэж ашигладаг. Тэгэхээр харах өнцөг төвшин өөрөө айгүй доор болчдөг. Доор болно гэхээр бид нар их бүгтий суудаг. За энэхүү хөргүүрийн ерөөсөө л том давуу тал, хоёрдугаар том давуу тал нь универсал байдал. Хүснээрээ хөдөлгөн, хүснээрээ захирна. Тэгээ өөрийнхөө өндөртөө тааруулна. Харах өнцгөө тааруулна. За одоо залгаад 1 минут ч болоогүй. Тэгэхэд гол хэсгээр гээд аль хэдийн цантаад эхэлсэн. За тэгээд түрүүнд урдаадсан энэ хүү хавтан хэсэг нь өөрөө хүүтэнд дамжуулах чадвар маш өндөр. Таны пад чинь өөрөө шууд соронзоор наалдах учраас ар хэсэг нэлэнхүүдээ тэр жигтэй жигт хүрнэ. Жигт өрхөөр бидний хувьд FPS унахгүй, дийлэх сарлахгүй. Пад халахгүй гацхгүй байхад л бусдаар нэг асуудал бол байхгүй дээ. За тогтоохтой бидний хувьд шууд ингээд соронцлогдно. За нэг юмруу. Төсөөснөөс ажиллагааны үнэхээр сайн байна. Нэг тэр том 2 синстэйгээс хөрөх чадамжаар бол нэг одоогоор бол мэдэгдэх юм алга. Гэтэ хамгийн гол нь хэрэглэгч та хэд маань ашиглаж иж үр дүнг нь хилдэг. Энэхүү синс маань ганцхан болцсон. За мэдээж яг нөгөө техникэл үзүүлэлт талаасаа бол яаж ч утсан 2 синстэй нь илүү л байгаа. За тэг өмнөх загвараа бодоход хамаагүй хямдарч ирсэн шүү. Та бүхэн сонирхож байвал бидэнтэй холбогдоорой. Үүний мэдээллийг
чатбот дээр бас байршуулах болно. Баярлалаа.